Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн эхнэр Мишель Обамагийн Becoming гэдэг ном байдаг. Та нар манаас мэдж байгаах. Тэр хүн тэр номон дээрээ өөрийнхөө бага наснаас эхлээд сургуульд орох, их сургуульд орох, за тэгэл ажлын карьер эхлүүлэх, за тэгэл нөхөрт гарах, хүүхэдтэй болох, за бас дахиад ингээд нөгөө ерөнхийлөгч болж байгаа үеийнх нь одоо түүхүүд гэдэг ингээд амьдралынхаа бүхий л одоо мөчүүдийг ингэж хөөрнөж сайхан түүх одоо бид нартай хуваалцсан байдаг. Тэгээ би түүнийх бас уншаад бодож исэн байхгүй юу? Хүн болгоно л одоо амьдралдаа яг энэ хүн шиг хөөрнөх түүхтэй тий. Харин тэр түүхээ яг ингэж гоёор хүнд одоо сурах зүйлтэйгээр ингэж одоо гоё байлгаж хичээж амьдрна гэдэг бол үнэхээр сайхан гэж. Тэгээд бид нар одоо хичээх ёстой зүйл бол үр хүүхэдтэй тий. За бас дүү нартаа өглүүлж үлдээх, хэлж үлдээх тийм гоё сургамжтай амьдралаар амьдрал илүү гоё юм да гэж юу боддог. Тэгээд бүхий л сайн сайхны төлөө хичээж яваа хүмүүстэй та нар үнэхээр мундаг байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд бүх хүн бүгд сайхны төлөө л хичээж амьдардаг болоосай. Их юм бол энэ нийгэм чинь тийм ч харанхуй биш шүү гэдгийг бас та нартай хэлэх гэсэн. За тэгээд баярлалаа.